12 цагийн үед гэртээ ажиллаж манайхаар нэг 2 эмэгтэйрээ бид нар танаад орё гэхээр гэрт ороод тэгээд бид нар одоо соёлсрынгийн сурталчилгаанд явж байгаа хүмүүсээ гэж хэлээд хүмүүст настай хүмүүст ингэж мөнгө өгч байгаа маа таны ээж байгаа юу гэхээр манай ээж ингэж хөдөө уцаан гэдгсэн чинь за тэгвэл ээжийнхээ энэ гар хэсгээр зураад энэ мөнгөийг авчаач гэдэг нэг мөнгө өгсөн байхгүй юу 100,000 төгрөг. Тэгээ та нар соёлсрын 4 жил юм хийсэн шүү дээ манад гэж хэлсэн. Тэгж хэлчихэд цаа нар соёлсрын дэмжээрээ бүгдээрээ соёлсрын гар хэсэг зураараа гэж хэлээд 100,000 төгрөг өгсөн. Тэгээд миний мэдхээр тэр хүмүүс нэлээд олон айлаар манай хорооллоор явсан. Би явсан айлууд 7-8 айлаар орсон байхаа. Тэгээд бүгдэнд л ялгаагүй мөнгө өгсөн байх гэж бодож байгаа. Тэгээд тэр хоёр эмэгтэй болохоор 1382 гэсэн Улаанбаатарын дугаартай машин байсан. Нэг 7 хоногийн өмнө 100,000 төгрөг тараад тэрийг бас бид нар бас гайхшлаа. Тэгээ хүмүүсийн саналыг хөдөлж авах гэж тэгж байгаа юм байлгүй. Нэлээд олон айлд өгсөн. Энэ бол ингээл олон газар олон хэсэгтэр олон хорооллоор ингэж явж байгаа юм шиг байлаа. Тэгээ хүмүүс нэг хүний мөнгө авсан учраас хэлэх юм дурггүй.